Ээж тайл маань Японы Фужи уулын доороос үргэлжилж байна. Ихчлөөний өшөөгийн чинь бас энэ жижигрүүсөө үл байна ачаад энэ дээр тавьчихсан. Японы сүүн бол заавал Шибуягаар ирдэг. Ой, удаан биш уу? Удаа гарах хэрэгтэй. Зарим шууд ингээ голом модоор нь явж байгаа ч нөхдүүд бас байна. За бидний Японоор хийж байгаа аялал маань үргэлжилж байна. Тэгээд үзэгчтэй бас нэг хэлэхэд одоо Япон орноор аялсан Япон судлаач Төмөрбаатар ах бол үнэхээр гайхамшигтай Япон орны тухай өөрийнхөө хэмжээнд бол судалж бас телевиз үзэгч нартай UBS телевизээр хүргэж ирсэн. За миний хувьд бол ер нь бол зүгээр Японд ямар ч аялалд бол одоо Япон нэг улсыг бол маш олон өнцгөөс нь олон талаас нь үзүүлэх хичээдэг. Тэрний адилаар бол би бас Японд зориод ирсэн явж байгаа. Тэрнээс бол Төмөрбаатар ах шиг бол сайн ярьж чадахгүй гэдгийг бол сайн судалгаа хийж одоо ярьж судалгаатай та бүхнээс хөрөхгүй байгаа гэж ойлгож байгаа. Бид нар бол яг энгийн аялагч нарт зориулсан ийм нэвтрүүлэг хийж байгаа. За тэгээд одоо бидний аялал бол Асакуса гэдэг ийм одоо Токио дотроо тэгтээ Токиогийн жоохон зах дуу тийм хуучны сүм байдаг. Нэлээд алдартай бас сүм байдаг. Ийм буддын одоо бас төрлийн тийм сүмийн ирж үз сонирхоор бид нар ирсэн байгаа. Энэ сүмд бол одоо хүмүүс жуулчд болон за хүмүүс ирж одоо залбирдаг. За манай гандан шиг гэж болно. Тэгээд бид нар энэ гандан шиг Монголын гандангаас үзүүлэе гэж одоо энэ бол ер нь японочдын хувьд бол Монголын гандан л гэсэн үг тийм ээ. Нэг тийм хүндэтгэлтэй ханддаг юм газар нэг. За бидний аялал тэгээд Асакусагаас өргөжлсөн. Асакуса бол манайхаар одоо бид сая хэлсэн гандан шиг газар гэж. Тэгээд ер нь гадныхан ч тэр одоо кимоно өмсөөд энэ дэр зураг авахулдаг. Японочдод өөрөө ч гэсэн амралтынхаа өдрийг бас энэ дэрж өнгөрүүлдэг ийм газар нэг байсан. Тэгээд энэ дундаас очиод ингээ харахад бол яг зарим нэг зохион байгуулалттай талыг нь бол бас манай Монголынхоо бид өөрсдийнхөө гандан дээр хэрэгжүүлчихвэл гандан маань илүү сайхан болох юм болов уу гэсэн юм санал бодогдчихлаа. За тэгэл хажуугаар нь бас Асакуса чинь бол шинэ Токио Тауэрын яг хажуу хүнд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө Токио хотын зах тал руугаа гэсэн үг. Тэгээ хаврын энэ дулаан үйлрэлд бол ирж бид нар үзсэндээ их баяртай байгаа. За хажууд нь тэгэл ойр зуурын хөнгөн чанарын идэх юмнууд зардаг, сүвнээрүүд зардаг. Ер нь японочууд бол хүнд зориулсан бүх юмыг үйлчлэхийг айгүй ойрхон байлгадаг. За дээрэс нь ажлын байрыг бол одоо мундаг зохион байгуулна. Нэг хүн хийх ажлыг ч одоо 2-3-уулаад хийчих шүү дээ. Энэ олон мянган хүн чинь заавал ажилдаа байлгахын тулд их баггүй ажлыг бол заавал хүмүүс нь хийх ёстой. Тэгэд одоо ажлын байрыг бол үнэхээр хүндэтгэж үздэг ийм арт юм. Манайд бол бас нэг тийм ажлын байраа хүндэтгэж үздэг. Нэг ажлаа их олон жил хийж, энэ ажлаа сайн хий гэсэн одоо ажилд орж байгаа хүмүүс тийм ухамсар бол зарим нэг талтай байдгүй бол энэ Японы арт түмнээс бол суралцах юм юмнууд бол их байна гэж би бас хэлмээр байгаа. За тэгээд нөгөө нэг будаа их сайхан амтлан одоо гурилэр их гой юм. За тэгээд нөгөө зүгээр нэг модоор ингээд нэг тийм савх хийцэн, зарим нэг нь болохоор одоо зүгээр нэг тийм модонд ингээд хутгах хийцэн. За тэгээд нөгөө хоол ундныхаа юмнуудыг чинь бас юм зарна шүү дээ. Таны аялын түр там тэв тантай хамт Эрцэг билетийн касс захиалгын утас 1999 энгийн утасны тарифаар Эрцэг Ээж тайл маань Японы Фужи уулын доороос үргэлжилж байна. Ихчлөөний өшөөгийн чинь бас энэ жижигрүүсөө үл байна ачаад энэ дээр тавьчихсан. Японы сүүн бол заавал Шибуягаар ирдэг. Ой, удаан биш уу? Удаа гарах хэрэгтэй. Зарим шууд ингээ голом модоор нь явж байгаа ч нөхдүүд бас байна.
За тэгээд бидний аялал маань одоо Япон улсын техник технологийн одоо хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологиудыг үзэхгүйгээр одоо Япон орноос явал утгагүй баг. Тэгээд тийм болохоор манай аяллаа бас нэг хөтөлбөрт Panasonic-ийн албан ёсны ийм гоё том центрт орохын боломж олгосон. За Panasonic гэхээр бол манай монголчууд мэднэ Японы чанар гэж Монголд албан ёсоор нэвтрүүлдэг Global Electronics гэдэг компани зардаг. Энэний одоо урамшуулт худалдаанд азтан болоод явсан хүмүүс Sakura аялалд орж надтай Японоор аялсан. Тийм учраас ч гэсэн бас энэ шоурумыг үүссэн. Энэ шоурум дотор бол ингээд нэг тийм хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологийн телевизэрүүд байж гин. За тэгэл физикийн талаас нь тайлбарласан техникийн ололтуудыг бол ингээд хүүхдүүдэд зориулж хийдэг. Nintendo гэж бас хүүхдүүд 3D хэлбэрээр нь бас хүүхдүүдийг тоглуулж үзүүлэх юм танхим бэлдсэн байж идэг. За тусгаалan бас одоо бас нэг тодорхой хэмжээний төлбөр төлөөд бид нар нэг 3 давхарт гарсан чинь 3 давхарт бол бас сүүлийн үеийн одоо дэлгэцийн нэгтрал дээрэс нь хүүхдүүдэд зориулсан бас нэг тийм тоглоомын хэсэг, үзүүрийн хэсгүүдийг бол байрлуулсан. Ороход нэг юм чихв зүгүүд өгчдөг. Тэгээд чихвчээ зүүж ороод одоо тухайн үзэж байгаа юмнуудаа ойртоод ирэнгуй чихвчэнд нь өөрийнх нь тухайн хэлээр, орны хэлээр нь одоо тайлбар нь явдаг байх жишээтэй. Ер нь Япон орн бол техник технологи мундаг одоо дэвшилтүүдийг хийгддэг гэдгээр дэлхийд бас үнэхээр алдартай. Япончин бол одоо нэг газрын баялаг байхгүй учраас техник технологиор бол одоо шинийг санаачилж хийдэг ийм мундаг арт түмэн гэдгийг мэдж байгаа хаа. За тэгээд тэр бол мэдээж Panasonic центрээр орсон. Panasonic-ийн брэндүүдийг үзэх юм боломж олгосон. За Японоос исэн аялал маань Токиотын Panasonic центрээс хөрвүүлж байна. За Panasonic-ийг бол манай монголчууд сэргэлээс сурсан. Монгол бас албан ёсоор зардаг төлөөлөгчийн газар Global Electronics гэх компани ажилладаг мэдж байгаас манай үзэгчид. Тэгээд энд бол том шоурум байдаг. Тэгээд шоурум дотор зарим нэг газар зураг авахулдаг. Бид нар тэгээд та бүхэнд бас тодорхой хэмжээний мэдээллийг Panasonic-ийн сүүлийн дэвшилтийг үзүүлье. Бараа мараа одоо янз янзын юмнуудыг бас үзүүлье гэж бодож байна. За ингээд бидний аялал үргэлжлэж байна. За Токиогоос хийж байгаа аялал маань одоо ер нь дуус шатанда ер нь хандж байгаа. Тэгээ одоо бид нэр Fuji гээд NHK-ийн дараа ордог юм телевизийн ойрхон ирсэн байгаа. Fuji гээд. Тэгээд энэ дээрээс бол эрхчлөөний өшөөгийн чинь бас энэ жижигрүүсэн хэлбэрийн авчаад энэ тавьчихсан. Бас жуучтай зориулчихсан. За тэгээд бас Tokyo Tower харагдаж байгаа эндээс. Tokyo Tower харагдсан. За эндээс ер нь Токиогийн бас нэлээ өндөр байшингууд ер нь эндээс ер нь хүмүүс их дандаа зураг авах гэж би бас энэ дээрээ зураг авахулаад буцъя гэж бодоод байж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр та бүхэндээ бид нэр одоо Fuji телевизийн тухай бас нэг жоохон тодорхой мэдээлэл хүргэж чинь. Тэгээд бид нэр оройн хоол руугаа явна. Тэгээд ер нь бол Японы цаг жуулчд бол ер нь нэлээд тийм цаг шахуу тэгээ явдаг нь тодорхой болчлоо. Тэгээ Японоор хийсэн аялал маань өргөжлөж байна. Тэгээд одоо Fuji телевизийн тухай тодорхой мэдээллийг хүргье. За өөр чи одоо телевиз аялагч нартай зөвлөд сонирхолтой хэлчихэд бол 3 дугаар сараас ахуулаад ер нь цаг агаар ер нь Японд айтаахан болчихдог юм байна. За дээрэс нь аяллаа компанид орж явбал бас их амар юм байна шүү гэж зөвлөмөр байна. За ингээд аялал үргэлжлэж байна.
За тэгээ Японд ирснийх нэг бас Японы өргөр гэлээ нэг зардаг ийм барааны дэлгүүрээ жижиг дэлгүүрдээ манайхаар бодлож жижиг супермаркетаар орж үзье. Тэгээ ер нь яг Японд ирснийх ингээд хөдөөч төр хотодч төр ингээд явж хахад дэлгүүрээр ороод ингээд явж хахад энэ сав баглаа боодлыг бол анзаарч харахгүй байхын аргагүй юм байна. Одоо чинь бидний Японы тоолн дээр иддэг миссо гэж шүл байдаг. Тэр миссо гэдэг шүлийг одоо усан зүгээр найруулад ингээд уучих зорилттой юм. Дотроо 6 ширхтээ юм баг. Одоо энэ чинь миссо шүл японочдын хувьд нэлээд тийм өдөр тутмын хэрэглээ шүү дээ. Манайхаар бол одоо бас нэг тийм үндэсний хар шүл ч юм уу те нэг тийм ургамлын нэг таахан шүл юм шүү дээ. Тэрийг бол чинь миссо шүл гэдэг ингээд хийх заавар маарсан сав баглаа боотлол нь ингээд зарцаа одоо 100 йен гэдэг. Монгол төгрөгөөр бол 1600 төгрөгөөр ингээд нэг уутыг аваад байх хэрэглээтэй. Ер нь төмрөн савтай одоо уух юм гэхэд те кофе, ус, ундаа гэдэг нь бол дандаа энэ сав баглаа боотлыг үнэхээр сайн хийж өгсөн байгаа маа. Тэгээд дээрээс нь сайн гэдэгтээ бол одоо тэр өнгө үзэмж байна, таглаа байна. За тэгэл ер нь бол төмрөн савтай их байх юм аа. Төмрөн савтай. Тэгэл тэр чинь мэдээж цаана үндэсний аюулгүй байдал явж байна. Шилэн савтай бүр дан шилэн бүр юм шилэн байгаа юм. Зохиол үзэхээр шилэн байгаа даа. Тэгээ тэр чинь мэдээ цаана бол үндэсний аюулгүй байдал явж байна. Тэгэхээр цаана эрүүл хүнс зарж ингэж явуулж ийн гэдэг чинь бол бас л мундаг хариуцлагатай арт хүн гэдэг нь бас мэдэгдэж байгаа шүү. Таны аяллийн турш Там ТV тантай хамт ээлцэг билетийн касс захиалгын утас 1999 энгийн утасны тарифаар ээлцэг Ээж тайл маань Японы Фужи уулын доороос үйлчилж байна. Ихчлөөний өшөөг чинь бас энэ жижигрээс уулж байна ачаад энэ дээр тавьчихсан. Японд ирсэн хүн бол заавал Шибуягаар ирдэг. Ой, удаан биш удаа. За удаа гарах хэрэгтэй. Зарим шууд ингээ голон модоор нь явж байгаа ч нөхдүүд бас байна. За тэгээд одоо Японд ирсэн хүний дараагийн үзэх юм бол нөгөө том стейшн Шибуя гэдэг стейшн чи үзэхээр л явсан да. За тэгээд буугаад ер нь Японы метронд бол үнэхээр зохион байгуулалттай, цэвэрхэн, ойлгомжтой ийм метро байд юм бэл. Аялагч нар бол одоо бас зарим нэг ганцаараа ирж байгаа хүмүүс бол ингээд метрон цугаа явхад бол нэг одоо ойлгож чадах юм байхгүй өнгөнгөөр ингээд гаргацсан. За тэгээд таны очих байгаа гудамжуудыг чинь бол ингээд нэр усаар нь гаргацсан. Дээрээс нь очих байгаа газруудыг чинь метроны шугам эдрийг бол ингээд план зургаар ингээд илэрхийлээ тавьсан байдаг. За гейм нь бол Японоор их байдаг. Тэгээ яг хуу тиктэй одоо билет авахын тулд ингээд яг очих газраас нь ахуулаад ингээд үнэтэй байдаг. Тэгээд их хамгийн хямдхан нь 130 йенээс ахуулаад ингээд дээшээ очих газараас шалтгаал холын газар байх юм бол ингээд шалтгаалаа явчихдаг. Метро бол үнэхээр цэвэрхэн. Метронд ороод нэг гой таалагдсан юм болохоор ороод зүүн гартлаа эргээд скор нөгөө талын хаалгаар авахын баруун гарч эргээд ихний 3 суудлууд тахирцтуу болон одоо жирэмсэн хүмүүст зориулсан ийм сандал байдаг юм байна. Тэгээ би одоо бас ороо суудсан явж исэн ч хүмүүс их том хараад болдгоо. Тэгээ гайхаад хараадсан ч харин тийм хүмүүс суудаг сандал дээр би суучихсан байсан юм билээ. Бусад одоо орнууд бол яг тиймэрхүү зэрэг юм бол одоо бас төдийлөн байдаг учраас Японд бол ийм байх нь одоо нөгөө миний яриад тэмдэглэгээний орон юм байна гэдэг чинь одоо бас энд л тэмдэглээ тавьчихсан л байна лээ. Тэгээ нөгөө Шибуя гэдэг том стейшн ч юм бол одоо галтрины буудлал одоо тэгэл олон улсын буудлал ерөөсө метроны буудлал ерөөсө эндээс гарах ч л одоо бас л бараг 5-гаа эргэж талхал гарсан. Үнэхээр том буудлал юм байлээ. Тэгээд ч одоо бас энэ метроны дотор нь бол одоо нөгөө Uniqlo гэж одоо бас залуучуудын өмсөлтөй Японы нэг брэнд байдаг тэр байж гин. Тэг ер нь яг нөгөө Японд ингээ явж байгаа хүмүүсийг ингээ хараад ахад 10 хүний 8 нь бол 8 хүн костюмтай зангаатай. Тэр утгаараа ч гэсэн заавал сороочгийн цамц зангаануудыг бол хөдөөч төр хоточ төр ингэж заавал одоо метроны талбай хүмүүс их явдаг газар гэсэн. За тэгэл нөгөө амар олон хүн зэрэг гардаг чи гарсан да. Дээрээс нь цонхоор гараад ер нь яг хараад хахад
нөгөө том стейшн учраас бүгдээрээ ингээд зогсож байгаад гарахгүй болохоор бүх машинууд зэрэг зогсоод тэгээд хүмүүс нь зэрэг гардаг ийм гудамж юм билээ. Үнэхээр одоо ачаалттай үедээ бол 50,000 орчим хүн зэрэг гардаг гэсэн ийм тоо баримтыг бол бид сонссон. Одоо очиод тоолж чадахгүй учраас мэдээж хараад өнгөрөхөл ийм олцсондоо биднэрт зогсож исэн чинь Галкамандын машин явсан юм аа. За тэрийг бол бид бич чадаа. Гэхдээ Галкамандын машин дуутахаа гойрлуулаад ингээ явсан чинь одоо чанга архичаараа чанга ардыг юмараа баярлаа гэдээ ерөөсөө явж явах жишээ. Одоо Галкаманд эдгээр нэртэл тийм одоо соёлтой одоо цагдаа хүчний байгууллагууд тийм сайн соёлтой байдаг юм байлээ. Одоо баярлаа гэдээ явж идэг. Манайх ч одоо гудамжаар загнаа явж идэг санагдаад идэв. Тэгээд Япон оронд бол очиод бас үзээгүй хараагүй олон юм харах юм байлээ. За Токиод ирсэн аялал маань одоо орой болж байна. Шибуягийн гудамжинд ирсэн байна. За аялагч нар Токиод ирээд Токиод ирсэн Японд ирсэн хүн бол заавал Шибуягаар ирдэг. Шибуя гэдэг. Тэгээд Шибуя ч юм бол яг ингэ нүдээр харахад бол энд бол за ресторан байж гин, за дэлгүүр үдийн байж гин, Uniqlo, тэнд H&M гэдэг дэлгүүр үдийн байна. Starbucks-д байсан. Ер нь яг ингэ харахаар их том стейшн юм байна. Одоо бүх орон нутгаас бүх чиглэлээс ирдэг. Эндээс одоо төвлөрж одоо салаалж ингэж явдаг нэм төв хэсэг нь учраас маш их хүн байд юм байна. Тэгээ одоо ч 21 цаг 30 минут болж байхад бас л нэлээд хөдөлгөөнтэй байна. Тэгээд энд бол нэлээд хэдэн гарцууд 5-6 ч том гарцууд байна. Тэгээд машинууд нь ерөнхийдөө нэгэн зэрэг зогсоод тэгээ хүмүүс нэгээ гардаг. Гарцтай ч гэсэн зарим шууд ингээ голом модоор нь явж байгаа нөхдүүд бас байна. Тэд нар нь бол зам хөдөлгөөн дүрмөр төсөж байгаа мөсөж байгаа нөхдүүд байж магадгүй. За тэгээд энэгээр одоо өнгөнгийн гой машинууд гой залуучууд бүгдээрээ энд явд юм байна. Тэгээд залуу аялагч нар тэнд дундаа бол энд ирээд бас нэг оройд Шибуягийн гудамжаар ингээ алхаад ингээ гоё явах хэрэгтэй. За тэгээ одоо та бүхэнд бас Шибуягийн гудамжаар яг юу байна, юу байдیں۔ Тэрийг та бас үзүүлэхээр энд ирсэн байгаа. Миний аялч гэсэн өнөөдөр бас Шибуягаас ер нь дуусна. За тэгээд Шибуягийн гудамжаар алхацгаая да. Явцгаая надаа. Ой, удаан биш. За одоо гарах хэрэгтэй. За гарах уу. За ер нь ингээд нэг тийм буужигнасаа одоо энд нэг дугуйтаа нөхөр явж байгаа ингээд тийм. Сайхан дураараа. Гэхдээ ингээд бүх хөдөлгөөн бол зогсож байгаа учраас маш гайгүй үйл байна л да ерөөдөө. Бүх хөдөлгөөн зогссон. Тэгээд одоо ингээд энэ мэнээр ингээд явж явахдаа гол молоор нь ингээд явж явахдаа нэг тийм асуудал байхгүй. Ингээд бүх хөдөлгөөн зогссон байгаа учраас. Тэгээд одоо ихлээр энэ нэг одоо ер нь бол Япон дээр бас зүгчийг алдчихад байгаа маа. Хаан ч яваад байгаа. Баруун урд явж байгаа мөн хойно зүгт явж байгаа мэдэхгүй байгаа. За тэгээд ихэвчлэн дандаа залуучууд байгаа гэдгийг та нар харж байгаа хаа. За ингээд бидний нэвтрүүлэг үргэлжлэж байна. Одоо би бас ингээд хүндлэн гараад үзье гэж бодсон. Тэгээд яг нь Шибуягийн гудамж чинь бас нэлээд томоо. Тэгээд тэнд ч автомат тоглоомын газрууд байна, Starbucks, тэгээд төрөл бүрийн кино, театр, хоолны газрууд, тэгээд одоо өөр юу байж болох диско, бар, жижигхэн клубууд, одоо кафенууд ч гэдэг юм олон юмнууд бол энд ингээд байдаг л та. Тэгээд Японч ерөнхийдөө 23 дүүрэгтэйгээд тэгээд 23 дүүргээс одоо нэг дүүрэгт нь бол нэг 800,000 орчим хүн амьдардаг гэж байна. Тэгээ 800,000 хүмүүс ч одоо ингээд бас нэг энэ 23 дүүрэг хуваагдаад ингээд бүгдээрээ энэ нийтийн унаагаар ингээд ирээд ингээд явдаг мундаг зохион байгуулсан бас мэдэгдэж байгаа маа. За энэ гудамж бол нэг иймэрхүү сайхан гудамж байсан. Бид нар бас Шибуягийн гудамжийг Японд ирээгүй, Японыг бас судалдаг, Японд ирээ гэж бодож байгаа хүмүүс бол бас энэ Шибуягаар ирж үзээрэй гэж хэлмээр байна. Өнөөдрийн Токиогоор аялж байгаа бидний энэ удаагийн нэвтрүүлэг өгөр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээрээ бас Токио хотын тухайд үзүүлнэ. Тэгээд Токио хотод одоо үзээд багшгүй л одоо ийм үзэх юмнуудтай байгаа. Тэгээд бид нар бол яг ирсэн хоногийнхоо хугацаанд маршрутынхаа төлөвлөгөөнийхөө дагуу хөтөлбөрийнхөө дагуу явж байгаа. Тэгээд ер нь сайн Японы аялал жуулчлалын компани биднийг хүлээж авсан. Тэд нэр ингээ ярихдаа бол ер нь ярьж байгаа текстүүд дундаас нь дандаа
Японд юу ч алдаргүй юм байхгүй юм байна гэж ойлголоо ямар ч байсан. Бүгдээрээ л алдартай юм байна. Тэгэхээр одоо бүгдээрээ манай монголчууд ч гэсэн Монголынхоо одоо бүхэл юмыг алдартай, сайхан гэж ярих хэрэгтэй юм байна шүү айдагч нараа. Гадны хүмүүс ч гэсэн ярих хэрэгтэй юм байна. Тэгэхээр айдагч нарт бол тэрийг анзаарч харлаа. Тэгээ энэ шон босоо мэдээж бас алдартай л байлгүй. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн алдартай шонгийн хажуунаас дуусгая. Тэгээ дараагийн нэвтрүүлэг үргэлж баярлалаа найз нараа. Баярлалаа. Хамт байсан баярлалаа. Японд ирээрээ. Японд автомор баярлалаа. За баярлалаа. Явж амраа. Ядарч чинь хөл өвдөж чинь.